Брэдийн өсвөр насны Английн хөгжөөнд дэмжигчдийн спортын аврах шалгаруулах тэмцээн биеийн тамир спортын цогцлборт боллоо. Тэмцээнд Брэдийн бүгд найрамдах улс болон өөр байгалийн хязгаараас ирсэн 200 гаруй тамирчин оролцов. Энэ тайзнаас энэ тэмцээнээс ирээдүйн шинэ аваргууд төрж энэ ирч хүчээрээ нутгийн олон хүний зүрх сэтгэлийг асаана гэдэгт итгэлтэй байна. Баярын мэнд төргий. Амжилт, аз хиймэр, эрүүл энхийг хүсье. Хөгжөөнд дэмжигчдийн спорт бол багийн спорт бөгөөд гимнастик, акробатик, бүжиг, дэмжлэгийн элементүүдийг хослуулдгаараа онцлог юм. Тамирчид өсрэлт, пирамид, ураа дуудлагатай хүнд элементүүдийг гүйцэтгэдэг. Энэ спорт нь чирлидинг болон чир данс гэсэн чиглэлүүдийг нэгтгэж биеийн уян хатан байдал, зохицуулалтыг хөгжүүлдэг. Би энэ спортод маш их хайртай, маш эрчтэй, өнгөлөг, гялалцсан спорт. Эндээс хүн бүр өөрт тохирох чиглэлийг олж чадна. Помпонтэй үзүүлбэр, фристайл, хип-хоп, жаз гээд олон төрөлтэй, үнэхээр үзэсгэлэнтэй спорт. Тэмцээнд 5 өөр клубын тамирчин оролцсон бөгөөд энэ спорт өөрийн гэсэн сонирхол уламжлалтай. Намайг зүгээр л зогсож байтал тэмцээний нэг оролцогч гүйж ирээд надад ийм хавчаар зүгээд инээгээд гараа гүйчихлээ. Юу болсныг ойлгуулгүй хэсэг гайхлаа. Харин дараа нь мэдэхнэ. Хөгжөөнд дэмжигчдийн спортоор хичээллэхсэд тэмцээний үеэр зочдод хавчаар зүүж ийхүү дотн хандлага дэмжлэгээ илэрхийлдэг уламжлалтай юм байна. Одоо бол би оролцогч нь. Түүний багийн чин сэтгэлээсээ дэмжинэ. Амжилт хүсье. Урагшаа. Нийтдээ Брэдийн аврах шалгаруулах тэмцээн өсвөрийн уралдааны хүрээнд 110 үзүүлбэр үзүүлсэн. Хүүхдүүд энэ спортын ачаар маш их нөхрөлдөг, нэгдмэл болдог. Тэд бүс нутаг бүртээ тэмцээнд хамт явдаг. Өнөөдөр та бүхэн харж байна. Үр байгалийн хязгаараас ч хуршүүд маань ирж үрсэлтлээ. Бүгд бие биенээ танин хавчаараа солилцдог. Тэмцээний дүнгээр Брэдийн шигшээ баг бүрднэг нь. Шигшээд шалгарсан тамирчид эх 6 дугаар сарын сүүлээр Улаан үд хотод болох Алс орнуудын тойргийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсноо. Бяцхан Маша охин эцэг эхээ аврах ёстой. Учир нь шидэд одыг хөөцөлдөж явахдаа муу санаатан Муравейник тэднийг хөлдөөж орхижээ. Ийхүү шинэ жилийн тоглоомын шоу хэмээх үзүүлбэрийн домог эхэлнэ. Би зүүд мөрөөдлийн орны эзэн болно. Уг санааг соёл амралтын хүрээлэнгийн удирдах газарт боловсруулж, харин хэрэгжилтийг Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн мэргэжилтнүүд бодит болгожээ. Бид аль болох хэвшмэл ойлголтоос татгалзахыг зорьсон. Зөвлөлтийн үед болон түүнээс хойш олон үлгэрийг дахин дэлгэцнээ амжилж байсан. Харин бид хүрээлэнгүүдийн хүрээнд хотын хэмжээнд өмнө нь огт байгаагүй цоошин зүйлийг хийхийг хүссэн. Баяр үнэхээр амжилттай болж томчууд ч хүүхдүүд ч шинэ жилийн гайхамшигыг сэтгэл догдлон хүлээн авлаа. Сэтгэл санаа нь ямар байна вэ? Ёстой янзын сайхан байна. Баяр таалагдж байна уу? Аз жаргал шинэ жилийн уур амьсгал. Хамгийн юу вэ? Хамгийн чинь хүмүүсийн аз жаргал бүгдийн баяр баясгалан. Танд баяр таалагдж байна уу? Бүгд таалагдлаа. Хөгжилтэй тэмцээн сонирхолтой үлгэр 3 настай хүүхэд хүртэл дуртаяа үзсэн. Юбилейний хүрээлэнгийн гацуур нь Улаан үд хотын Октябрийн дүүргийн гол гацуур боллоо. Өнөөдөр олон жилийн турш тогтсон сайхан уламжлалын дагуу Октябрийн дүүргийн гол гацуур гэрлээ асааж байна. Иймээс жил бүр Улаан үд хотын энэ дүүргийн хүүхэд томчууд энд цуглаж, ирж буй шинэ жилийг хамтдаа угтдаг. Нэг, хоёрын, гурваа. Гацуур чи ас. Төмөр замын дүүргийн Жанеевийн нэрэмжит хүрээлэнд мөн гацуур засжээ. Хүүтэн орой шоу үзэхээр ирсэн үзэгчдэд халуун ундаа үн төлбөргүй тарааж, тоглолтын төгсгөлд үлгэрийн бааtruуд хүүхдүүдэд жихэр бялуу зэрэг амттан бэлгэлсэн байна. Танд баяр таалагдсан уу? Маш их таалагдлаа. Хөгжилтэй байна. Хүүхдүүд баярлалаа. Хамгийн их юу таалагдав? Зохион байгуулалт бүгд л оролцож байна. Бүгд бүжиглэж дулаацлаа. Бид ч гэсэн. Софья Петрова, Артем Воинов. Новости дня.
У главной героини Гол баатар цэвдэг хүүтэн засан дагны цээжинд халуун зүрх зохилно. Тэрнийг зас шуурга хүрээлсэн ч охинд хүмүүсийн дунд амьдрах нэгэн мөрөөдөл бий. Дотоод зөрчлөн тэрний эцэг эхээсээ зөвшөөрөл авч мөсөн ордноо орхин үл мэдэгдэх хатлаа сэтгэл татам хүний ертөнц рүү зориглон явхад хүргэнэ. Гэхдээ нэг болзолтой. мир, но с одним условием. Үгүй дээ, гал хэрэггүй шүү. Галаас айх хэрэгтэй шүү охин минь. Бид гал дургүй, биднийг ч гал таалдаггүй юм. Мы его не любим, да и он нас не жалует. Быть с людьми Хүмүүсийн дунд байх нь засан дагинд амьдралын өөр нэгэн талыг нээж өгнө. Тэнд хайр, баяр хөөр оршин, заримдаа нууцхан гомдлоос төрөх атаархалж бий. Яг энэ мөчөдөл баатрууд зөв сонголт хийх ёстой болдог. правильный выбор. Есть что-то необычное. Хүн бүрийг татдаг нэгэн онцгой ер бусын зүйл гэж байдаг. Тэр нь хүмүүсийг илүү ихийг мэдэх, туршиж үзэх, өөр дээрээ мэдрэх хүсэл төрүүлдэг. Миний бодлоор эрх мэдэлч бас өөрийнхөө сонирхолтой. Үүндээ түнд эрх мэдэл байсан. Харин цасан дагн гарч ирснээр шин огт өөр зүйл бий болж тэр очийг асаасан юм шиг санагдсан. Спектакль «Снегурочка» Засан дагн жүжиг нэг цаг үргэлжлэнэ. Энэ хугацаанд бяцхан эрхүүдчүүд үлгэрийн ертөнцид бүрэн автан харин эцэг их нь хүүхэд насаа дурсан сангалзах болно. Учир нь энэ үлгэрийг хүн бүр багаасаа мэддэг тул тайзан дээр дахин харах нь онцгой догтлол төрүүлдэг. её так трепетно. Я уверена, что она будет. Насанд хүрэхчдэд ч хүүхдүүдэд ч сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүдийн хувьд үйл явдал ихтэй эрчтэй шүү. Өвлийн өвөгийн туслах Зюзя, Лихо, Морена зэрэг дөрүүд бий. Тэд үзэгчдэд их сонирхолтой санагдана гэж бодож байна. Ер нь бид нэлээд том гүн сэдвүүдийг хөндөж байгаа ч тайзан дээр бүхнийг насанд хүрэхчдийн төвшөнд чин сэтгэлээсээ тоглож байна. Отыгрываем все это совершенно по-взрослому. Действительно, Жүжигт үнэхээр мөнхийн асуултууд хөндөгдөнө. Тэдний нэг нь та хайр дурлалын төлөө юу хийхэд бэлэн бэ? Машка чамайг дуудаж байна. Өсөрхөө чи? Үсэр. а узнать, чем закончится Энэ түүх хэрхэн төгсөж гол баатруудын хувь заяа яаж ирэхийг тааж мэдэх боломжтой. Жүжигийн нээлт маргааш болно. Бинникова специально для программы «Новости». В библиотеке Атаман новын асрамжийн газрын номын санд үргэлж хөлгөдлгөн ихтэй. Ахмадууд чөлөөт цагаан энд өнгөрөөж дуртай номоо ихнээс нь дуустал уншдаг. Ялангуяа сэтгүүлүүдийг ихэд эрхмэлдэгч шин дугаарууд ховор ирдэг гинэ. Харин асрамжийн газрын оршин суугчдын хувьд захиалга хийх санхүүгийн боломж тэр бүр байдгүй юм байна. попросту не по карману. Би уран зохиолоос илүү танин мэдгүй ном, сэтгүүл унших дуртай. Родино гэдэг сэтгүүл надад их таалагддаг. Эртний сайхан сэтгүүлтэй. Дуумай гэдэг сэтгүүл ч их сонирхолтой. Даанч одоо байхгүй. Мөнгө хүрээгүй болохоор энэ зил захиалж чадаагүй. Анатолий приходит. Анатоли номын санд зөвхөн уншихаар ирдэггүй. Тэрээр олон жил шүлэг бичиж байгаа бөгөөд энэ ширээний ард их орон хайр сэтгэлийн тухай мөрөөд төрдөг. Харин түүний анд Юрий Баяров саяхан бүр шүлгийн төврээ хэвлүүлжээ. Тэр уг бүтээлээ боловсруулсан математик аргачлалаар бичсэн гэдэг. Математическим способом. Ямар ч шүлэг дотооддоо тодорхой хэмнэл бүтцийн арга ёстой байдаг. Харин үг нь түүний хувцсан юм. Шүлийн хэмжээ, хэмнэлийг зөв барих нь хамгийн чухал. Ихэнх алдаа яг эндээс л гардаг. Ахмадуудын энэ жижигхэн мөрөөдлийг хүн бүр биелүүлэх боломжтой. Үүний тулд сайн үлсийн мод аянд нэгтгэхэд хангалттай. Хэн бүхэн дурын сэтгүүл, сонины хагас жилийн захиалгыг хийснээр 7 хоног бүр нийгмийн байгууллагуудад хүргэгдэх боломж бүрдэх юм. 10 дугаар сард бид байгууллагын сайн дурынхантай хамт Атаман новын асрамжийн газарт очиход сонинуудыг маш нандинан хадгалж байгааг анзаарсан. Номын санчтай ярилцахад ийм хэвлэл захиалгах хөрөнгө санхүү хомс байдаг гэж хэлсэн. Акцию проводят в регионе. Энэхүү аяллалыг 2015 оноос хойш зохион байгуулж байна. Оролцохыг хүсвэл аль ч шуудангийн салбарт хандах эсвэл подписка, цэг, почта, цэг уруу сайтаар дамжуулан хүсэлт гаргах боломжтой. Почта.ру.
Уменьшенная копия китайского. Энэ бол Хятадын олон улсын импортын барааны үзэсгэлэнгийн багасгасан хувилбар. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шанхай хотод анхудаа зохион байгуулагдсан U-Fire ярамгийн зохион байгуулагчид энэхүү ярьж байна. Тус ярамгт 1 сарын өмнө Экспо дээр хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулж байсан 60 улс бүс нутгийн 700 гаруй компани оролцжээ. Харин энэ удаа U-Fire-ийн хүрээнд эдгээр бараа бүтээгдэхүүн энгийн иргэдэд шууд хүртээмжтэй болж байна. Для всех желающих. Манайх шоколад, жигнэмэг болон бэлэн гомон худалдаалдаг. Үзэсгэлэн яармаг дээр бид хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа. Жишээлбэл энэ жижиг хайрцаг нь 30 юан, харин 4 нь 100. А 4 коробочки в 100. Энэ олон улсын яармаг анх удаа зохион байгуулагдж байна. Томоохон олон улсын импортын үзэсгэлэн ихэвчлэн B2B харилцаа, албан ёсны арга хэмжээний чиглэдэг бол энэ яармаг энгийн иргэдэд зориулагдсан. Үзэгчид маш олноор ирж, зарим хэсэг дараалал үүсч явхад хүндрэлтэй байна. Миний бодлоор энэ нь хүмүүсийн хувьд бүтээгдэхүүнтэй танилцаа зогсохгүй. Шууд худалдаа авах сайхан боломжуудын нэг юм а. Продукцию и даже купить ее. This time Sri Lanka Энэ удаад Шри-Ланк цээлэн цай, үнэт чулуу, гоёл чимэглэлийн нийтлэл мөн зарим хүнсний бүтээгдэхүүнээ танилцууллаа. Миний бодлоор энэ бол дөнгөж эхлэл. Цаашид ирэх яарамгуудад Шри-Ланк илүү олон төрлийн бүтээгдэхүүн санал болгох боломжтой. Владелец ювелирного. Пакистаны үнэт эдлийн компанийн эзэн Акил Раудри Шанхай хотод зохион байгуулагддаг импортын үзэсгэлэнгүүдийн байнгын оролцогчийн нэг. U-Fire-ийн тухай тэр сонсоод даруй оролцохоор зөвшөөрсөн бөгөөд энд Экспогоос ч илүү өргөн талбай олдсон тухай хөөрч байна. Самом Экспо. Это вы? Энэ үзэсгэлэн шууд хэрэглэгчдэд чиглэсэн байгаа юм. Тиймээс бид олон үйлчлүүлэгчтэй урьсан. Шанхай хотод зохион байгуулагдаж буй учраас энтхийн олон хүнд брэндэд танилцахыг хүсэж байна. В Шанхае узнали о нашем бренде. Организаторы ожидают. Зохион байгуулагчдын тооцоолсноор 3 өдрийн хугацаанд яармагт ойролцоогоор 80 мянган хүн зочлох төлөвтэй байна. Захим худалдаа хэрэглээний салбарын шинжээч профессор Лао Голений хэлснээр энэхүү яармаг нь Хятадын дотоод зах зээлийг тэлэх бодлоготой нэгт уялдаж байна. Рынка. Энэ жилийн эдийн засгийн ажлын төв төлөвлөгөөн дээр хэрэглээг дэмжих санаачлагыг эрчимжүүлэх шаардлагыг онцолсон. Энэ нь хэрэглээний идэвхийг нэмэгдүүлэх, төр зүрийн арга хэмжээ биш, харин ч урт хугацааны зорилт гэдгийг илтгэж байна. Нэг чухал талд нь дотоодын зах зээлийг тэлэх явдал юм. Энэхүү үзэсгэлэн нь Хятад улс нээлттэй бодлого баримталж буйг дахин харуулж, олон аж ахуйн нэгжид Хятадын асар том зах зээлийн сэтгэл татам боломжийг мэдрүүлэхэд тусалж байна. Убинь, Сергей Петров, CGTN. Эффект от новой политики проявил. Шинэ бодлогын үр нөлөө шууд илэрлээ. Эхний өдрөл гэхэд Хайнанд хийсэн борлуулалт 161 сая юанд, өөрөөр хэлбэл ойролцоогоор 22.8 сая Америк долларт хүрсэн байна. Хайкоугийн гайлын газрын мэдээлснээр 24800 худалдан авагч нийт 118 мянган нэр төрлийн бараа худалдан авчээ. Хайкоугийн олон улсын гайлын татваргүй худалдааны цогцлборт зарласан томоохон хямдралууд жинхэнэ шуугиан дэгдэв. Настоящий ажиотаж. Шин дүрм журмыг баримталж эхэлснээр ямар өөрчлөлт гарахыг нь сонирхож байлаа. Тэгээд л ирсэн. Үнэхээр сайхан ямдарчээ. Здесь действительно хорошие. Энгийн өдрүүттэй харьцуулахад үйлчлүүлэгчдийн урсгалд ор хаяж 3-4 дахин нэмэгдсэн. Шинээр орж ирсэн бараанууд маш сайн зарагдаж байна. Продаются очень хорошо. В торговом центре Хайкао Global Premium Duty Free Plaza худалдааны төвд интерактив тоглоомод онцгой эрэлттэй байлаа. Сэтгэл татам үзүүлбэртэй, харин урамшууллын үнэ бүрч ашигтай санагдлаа. Хайнанд тусгай гайлын дэглэм хэрэгжиж эхэлсэн тухай мэдмэгцээ удаан хүсэж байсан бараанууд авахын тулд аялаа төлөвлөсөн юм а. Худалдаа авалтаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Бид худалдааг соёлын танин мэдгүйтэй хослуулж худалдаа авалтын явцад Думпогийн өв соёлыг танилцуулж байна. Прямо в процессе покупок. Тоон үзүүлэлт түүдээс эхлээд худалдааны танхимд дах их хөл хөдөлгөөн хүртэл Хайнанд хэрэгжиж эхэлсэн шинэ гайлын дэглэмийн эдийн засгийн үр нөлөө аль хэдийн бодитоор мэдрэгдэж байна. Александр Яровой, CGTN.